За сайн байцгаана уу? Манай Dark Bay channel-ийн энэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээд яагаад нэгт өдөр дугаар ороод байгаа вэ гэхээр нөгөө өнгөрсөн 4 өдөр би яг дугаараа гаргах гэсэн байхгүй. Тэгсэн чинь завгүй болоод тэгээд хаашилсаар агаад өнөөдөр нэгт өдөр гарч ийн. Тэгээд энэ 4 өдөр ч гэсэн манай дахиад шинэ дугаар гарах болно. Тэгээд наадамгээ зөндөө амарсан болохоор энэ 7 хоногтоо 2 дугаар гаргахаар шийдсэн. За тэгээд дугаараа эхлэхээс өмнө нэг зүйлийг хэлье. За тэр нь юу вэ гэхээр аимшигын кинонд дуртай тэр тусмаа Монгол аимшигын цувралд дуртай хүмүүсийг шуугуулад байгаа Согоомоо олон ангид аимшигын кино Univision болон Look TV дээр гарсан байгаа юм билэ. За тэгээд энэ киноныхоо талаар жоохон ярихад одоо 1-р анги дээр готов өвгөн ойгоос нэраа хүүхэд олж өсөхөөр шийддэг. Тэгээд хорсолд автсан ороолон өвгний олсон лусын охин харааснаар тэдний ойр тойронд одоо маш их аимшигт явдлыг дагуулan ирдгээ. За тэгээд энэ цуврал кино маань Хайтангийн ижил нэрт зохиолоос сэтгүүлсэн бөгөөд одоо S Audio M-Book платформ Согоомоо нэрээр хайвал одоо өндөр үзэлттэй байгаа. За тэгээд энэ киногоо хаанаас үзэх вэ гэхээр дахин хэлье. Ижил нэр зохиолоос сэтгүүлсэн Монголын аимшигын цуврал дурлагчдыг бүр шуугуулад байгаа Согоомоо олон ангит аимшигын киноны одоо бүх ангийг Univision-ийн Монгол багц Look TV-гийн Nomad-ийн Originals цэсээс үзээрэй. За тэгээд нэг богинохон хэмжээний трейлерыг хүлээн авч үзнэ үү? Nomad Pictures үзүүлж байна. Ханаас юу хөөхд аваад ирвэ? Хүүхдээ амдаар нь оршуулах гэх юм уу? Анда ангийн махаар шинжүүл болгоод айтах юм болоо л гэж бодсон. Яхаа байна. Согоомоо аимшигын олон ангид кино. Хэрв та бэлэн бол Univision Look TV DD шин асаа. За тэгээд өнөөдрийнхөө хэрэгтэй оръё. За өнөөдрийнхөө дугаараар би UD Milan гээд Африкт амьдардаг эмэгтэй талаар ярина. За UD Milan 1977 оны 3 дугаар сарын 11-нд Өмнөд Африкийн Йоханнесбургийн зүүн өмнөд хэсэгт орших Гуатeng мужийн Кома-Тема хотод төрсөн. За тэгээд дээрээ нэг ахтай. Ээж нь охиноо тээж ахтаа нэг ном уншиж агаад яг тэр номныхоо гол дүр нь зоригтой, бие даасан хүчрхэг UD гэдэг эмэгтэй талаар байсан болохоор одоо дуртай номныхоо дүрээрээ охиноо бас одоо түүн шиг хүчрхэг нэгэн болоосаа гэж хүсэж UD гэх нэрийг өгсөн байдаг. За тэгээд UD ахтайгаа нэг өрөөнд байдаг, хоорондоо их эвтэй найртай. Ах нь орон нутгийн хөл бөмбөгийн багт тоглодог. За тийм болохоор UD одоо байнга л ахыгаа харж өссөөр 4 настай байхдаа л хөл бөмбөгийг сонирхож эхэлж ахыгаа хаач явсан дагаж явж хам тоглох гэдэг болсон. Ер нь тэдний гэр бүл тэр чигтэл спортын хүмүүс аав нь хөл бөмбөгчин байсан, ах нь гэсэн одоо яг адилхан хөл бөмбөгчин байсан болохоор 4 настай UD хүртэл спортод маш ихээр шохорхож, сонирхож зүгээрш нэг сонирхоо зогсохгүй их авьяастай ахтайгаа тоглохоос гадна ангийнхаа найзуудтайгаа бас ахыхаа найзуудтай, багийнхантай маш их өрсөлдөөнтэй тоглодог байсан. 4 настай мөртлөө ингээд бүр амар авьяастай мэдэгдсэн, бүр ахыхаа найз нарыг хүртэл хождог байсан. За тэгээд өсвөр настай болоод өөрийгөө одоо эмэгтэй хүн сонирхдаг лесби гэдгээ мэдээд ишүүд хувцсалж яг л эрэгтэй хүүхэжиг стилтэй болж эхэлж исэн. За тэгээд бүр сургуулийн захиргааных нь хүртэл одоо юудэг чичистэй эмэгтэй хүн бидтэй тийм бижиж яагаад ингээд ийм хувц өмсөдөд ингэж хэд удаа загинжсэн. Тэгээ бүр дээрэс нь эрэгтэй хүүхэдтэй хүртэл андуурдаг байсан. За тэгээд Өмнөд Африкийн үндсэн хуульд болохоор хувь хүний бэлгийн чиг баримжаагаар нь ялгарлан гадуурхахыг хориглодог боловч одоо лесбийн эмэгтэйчүүдийн тухайн үеийн байдал ялангуяа хөдөө орон нутаг болон бүр одоо жижиг хотод зарим шашны болон уламжлалт итгэл үнэмшлийн улмаас лесбийн хүмүүсийг одоо байгалийн бус нүгэл үлдэж гин гэж дийлэн хүмүүс бол хүлээж авдаг байсан. За тэгээд энэ UD-ийн амьдардаг хот нь болохоор барилга байгууламж, бүтээн байгуулалт одоо ерөөсөө санхүүжилт байхгүй, ажилгүйдэл, өсөглөн, гэмт хэргийн
гаралт бол одоо бүр 1985 оноос эрс нэмэгдсэн. Дээрээс нь хүмүүс шашны хэд туйлширсан үзэл бодолтойг маш их асуудалтай хот байсан. За тэгээд ялангуяа түүний өсөж төрсэн жижиг тосгон 1951 онд засгийн газар одоо хар арьснуудыг хотоос арьс өнгөөр ялгарлаж хар арьснуудыг хүчээр пенүлээс албатан гаргаж одоо өөрсдийн цагаан арьснууд амьдардаг хэсгээс бүр амар хол газар хідэн тосгон байраад аваачаад ингээд тусгаарлцсан байсан. За тийм тосгонд бол юуди амьдардаг. За юудигийн хувьд гэх юм бол төрсэн цагаас л эхлээд ингээд нийгмээс тусгаарлагдаж эхлээд цагаан арьснуудаас ялгартай одоо хүмүүс юудэд харьцдаг байсан. Дээрээс нь юудэ ч өөрөө ижил хүүстэн тэгээ бас айгуу тийм ишүүд эргэтэлэг хувцалдаг байсан болохоор бүрэл их одоо хүмүүс их ялгарлан гадуурхдаг байсан юудыг. За тэгээд энэ жижиг тосгондоо хүртэл амар амгалан амьдрах, өөрийгөө хөгжүүлэх, хүссэндээ хүрэх, мөрөөдөлтөө хүрэх нь одоо улмал хүндрэлтэй болж өдөр болгон л одоо хүмүүс юудыг шүүх, ширтэх, ялгарлан гадуурхах ялангуяа одоо нэг эрэгтэй хүмүүс нь элдв бусаар хэлж чийстөө нэрэ ижил хүүстэн ямар заваарсан энэ төр хараалтай бол өдөр болгон тулгардаг байсан. За тэгээд юудигийн гэрэхнийхэн хамгийн ихээр айдаг байсан зүйл нь болохоор corrective rape гэдэг юм. За тэр нь юу байсан бэ гэхээр эдгэрүүлэх зорилготой хүчин гэж би орчуулсан. За тэгээд энэ яг юу гэсэн үг юм бэ гэхээр өмнөх Африкт одоо засах хүчин буюу одоо corrective rape гэдэг нь маш их өргөн тархсан. За энэ яг юу гэсэн үг вэ гэхээр ямар бодлоо одоо юу гэсэн үг вэ гэлчвэ. За тэгэхээр энэ яг юу гэсэн үг вэ гэхээр одоо эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн бэлгийн чиг баримжааг хүчээр эмчлэх зорилгоор одоо лесбиан ижил үстэй охтуудыг хүчрхийлдэг үзэн ядалтын гэмт хэргийг хэлдэм билээ. За тэгээ нэг ийм ангро нэг эрэгтэй хүмүүс идэв штэ лесбиан эмэгтэй хүнийг харчаад за чи өстө нэрэ надтай нэг унтахад л өстө шууд лесби чинь байхгүй болоо надаа өстө дурлж мурлаад хайртай болно эмэгтэй хүн гэж юу гэдгийг мартна гэж бүртээ гэж өнгөрдөг одоо тиймэрхүү эрэгтэй хүний үйлддэг үзэн ядалтын гэмт хэргийг corrective rape гэдэг юм билээ. За тэгээд 2022 оны судалгаагаар 12 сарын хугацаанд одоо хагас сая өмнөд Африкийн эрэгтэйчүүд ийм шалтгаанаар хүчингийн хэрэг үйлдсэн гэсэн судалгаа байдаг. Тийм болохоор юудигийн гэр бүлийнхэн одоо ялангуяа аав нь ийм амар хэрэг миний охинд гарах байдаг гэж одоо байнгын айцтай явдаг байсан. Юудигийн ээж аавын хувьд гэх юм бол одоо охиноо тэр чигээр нь хүлээн зөвшөөрсөн, юу хүснээ хийж, хэн болох, ямар ч хандлагатай байна гэдгийг бүгднийг ойлгодог, дэмждэг, хайрладаг. Тэмч болохоор одоо яг тэр аимшигын хүчингийн хэрэг гарах үедээ гэж маш ихээр айдаг байсан. Юудигийн гэрийнх нь хэдийн ингээд охиноо хүлээн зөвшөөрдөг ч гэсэн нийгэм нь ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй тийм байсан ч гэсэн юуди бол хизээж бууж өгөөгүй өөрийгөө хөгжүүлсээр улам сайн хөл бөмбөгчин болно гэж хичээсээр байгаад одоо баг багаар амжилт гаргаад орон нутгийнхаа багтаа орч чадсан. Тэгээ цаашлаад 21 настайдаа тосгоноосоо ганцаархнаа өмнөд Африкийн улсын шигшээ багтаа хүртэл орч чадчихсан. За тэгээд 1993 онд албан ёсоор эмэгтэйчүүдийн шигшээ баг болох Баяна гэдэг нэртэй баг байгуулагдсны одоо анхны нэг гишүүн нь. За тэгээд яг юудыг хөл бөмбөгийнхаа гишүүн болсны дараах нь төр засаг нь солигдсон. Би тэгээд дээр хэлсэн шүү дээ энэ төр засаг нь айгүй муухай хар цагаан өнгөт энтхэг гэсэн одоо дөрвөн арсны бүлэгт ангилсан. Дээрээс нь гадаад төрх байдал, удам угсаа, нийгэм эдийн засгийн байдлаар айгүй их ингэж гадуурхдаг байсан. За тэр засгийн газар нь ашгүйнийг бууж 93 онд юудигийн шигшээ багч гэсэн дотооддоо болон одоо бүр цаашлаад олон улсад нэрээ таниулж эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн багуудын бүх нэр хүндийг одоо өмнөд Африкийн нэр хүндийг өсгсөн. Тэгээд юудич гэсэн авьяастай алдартай тоглогч болж эргэн тойрныхондоо танигдаж эхэлсэн гэж хэлж болно. За тэгээд юуди цаашлаад залуу хүүхдүүдийн 4 өөр багийнхныг дасгалжуулаад ирээдүйд улсынхаа хамгийн анхны эмэгтэй шүүгч болно гэсэн мөрөөдөлтэй байсан. Дээрээс нь одоо ижил хүйснүүдийн эрхийг хамгаалах, тэднэрт ээлтэй, эерэг,
гоё соёлыг төлөвшүүлэхэд туслах, нийгэмдээ одоо адилхан хүйснээ сонирхогч чөлөөтэй байдлаар амьдрах зориг зүрхтэй болгохын тулд өөрийн нэр хүнд одоо статусаа ашиглаж тэмцэж эхэлсэн. Маш ихээр нийгмийн шалгуур асуудлууд гарч исэн ч гэсэн одоо Юди бол хин гэдгээсээ хизээч өөрөөсөө ичж байгаагүй, үүшиг нь хэдэн мянган хүмүүст урам зориг өгч хинч байсан гэсэн хүснээ хийж чадах болон өрөөрөө бай гэдэг мессежийг маш олон нийтэд өгдөг урам зориг тараадаг байсан. За ингээд Юдиг нийгмийн ажил хийж авах хооронд Өмнөд Африкт бол маш олон асуудлууд гардаг байсан. Жишээ нь хэм бол дүнгийн зайхан хэлсэн corrective rape гэдэг залруулах хүчингийн хэрэгүүд бол маш их гардаг. Дээрэс нь яг тэр хэрэгээс болоод маш их эмэгтэй хүмүүс дохын халдвар авдаг байсан. За тэрний нэг жишээ нь хэм бол Симпиве гэдэг эмэгтэй, Юдитэй их төстэй, ерөнхийдөө бол эрэгтэйлэг адилхан хүүсний эмэгтэй хүнийг сонирхдог. За тэгсэн харамсалтай нь одоо Симпиве гэх эмэгтэй гэр бүл нь Юдигийн гэр бүл шиг одоо ерөөсөө тэр эмэгтэйг дэмждэггүй. Харин ч эсэргээрээ бүр одоо Симпивег 13 настай байхад нь аваг ах нь охиныг ижил хүүснийхээ эмэгтэйг сонирхдог гэдгийг мэдээд аваг ах нь одоо маш ихээр дүүгээ үзэн ядаад эрэгтэй хүн сонирхдог болтол нь засандаа гэж хэлээд хүчинсэн. За тэгээд маш ихээр одоо айштай 13 настай охин чинь энэ явдлаа ээж эмээ хоёртой хэлсэн чинь энэ талаар бол эмээ ээж хоёр нь юусоо ч таагүй хинч бити хэлээрээ л орхицсон. За тэгээ болоогүй бүр дээрээс нь аваг ах нь нэмээ ээж хоёртой нэрж байгаа байхгүй юу. Би одоо ингээд амар хүчээр хилцэн бахад чинь энэ охины бэлгинчиг хандлага юусоо өөрчлөгдөөгүй байна гэд ээж эмээтэй нь ярьж агаад юусоо охиныг нэг эрэгтэй хүнтэй хүчээр гэрлүүлэх ёстой байна гэж хоорондоо ярилцж агаад шууд л өөрийнхөө нэг найз эрэгтэйгийн гэрт нь аваачаад хүчээр үлдээчдэг. За тэгээд хөөрхий охин бол танихгүй эрэгтэйн гэрт зодуулж, цохиулж, хэд хэд удаа хүчндүүлсэн. За тэгээ нөгөө эрэгтэй найз нь аваахт нэлж байгаа хгүй. Би энэ охины ч одоо ингээд хүчндээч нэмэр алгаа энэ чи ерөөсөө ижил үстэн сонирхсан хിവэрэ байна гэсэн чинь аваахт нүдээс нэгсэн гэж би чам нөнгөө ёо зүгээр л над охинтойгоо гэрлээд хийчээ гэж гуйсан. За тэгээд удалгүй охины би маш их эвгүүрээд өвдөөд эмнэлэгт очиод үзүүлсэн чинь хөөрхөн охин жирэмсэн болцсон байсан. Дээрээс нь бүр болоогүй аваг ахасаа доохын халтар мөн авсан. Охины ээж нь хүртэл одоо аваг ах нь HIV буюу одоо доохтой гэдгийг мэдчихсэн мөртлөө тэрийг охиндоо хэлээгүй. Зог яаж ч хэлэхтэй бас ойлгомжтой. Тэгээд охиноо өөрийнхөө ахаар хүчндүүлж яах гэхээр одоо ихтэй доох бүр одоо бараг цаатлын асуудал байлгүй дээ. Гэхдээ бүр өстой яаж ийм амар газар байдаг вэ нэл гэж би бодогдсон. Одоо бүр нэрийг орчуулж авах та. За тэгээд энэ хөөрхий охинтой адилхан мянган охтууд ийм аимшигын хэргийг туулаад явсан түүх байдэм билээ. Тэгээд энэ хэрэг бол цагдаагийнхан газарт хилээд ч нэмэргүй, цагдаагийнхан ч угаасаа тоодгүй, цаанаасаа тэгээд орхичдог. За тэгээд эргээд Юдид юу тохиолдсон талаар яриа. За 2008 оны 4-р сард 31 настай Юди одоо олон танигдсан хөл бөмбөгчин, дээрээс нь бас тэмцэгч гэсэн хангалттай орлого сайн олдгүй байсан болохоор давхар сургууль сурахаар шийдээд дээрээс нь бас ажил хийхээр шийдээд нэг хуулийн фермд дөнгөж шинээр ажилд орж маш их баяр хөөртэй аз жаргалтай байсан үеийг гэж хэлж болно. За тэгээд 2008 оны 4-р сард Юди найзуудтайгаа шинэ ажилд орсон. Дээрээс нь бас хөл бөмбөгийн шүүгчийн сургалтаа дуусгасан гэд нэг пабд орж суухаар шийдцгээсэн. За Юди тосхондоо болохоор олон танигдсан хөл бөмбөгчин тамирчин байсан болохоор хүмүүс бол түүнийг шууд хараад таниад минь мэдгэн мэдэж дэмждэг нэгэн түүнтэй ярилцаад зураг энтрэ авахуулаад орой найзуудтайгаа өнгөрөөгд шөнийн 1 цаг 30 минутанд одоо найзуудаасаа салсан. За сууж исэн пабаас нь гэрлүүгээ хэдхэн минут алхаад орчдөг. Тэгээд өмнө нь зөндөөл ингээд шүн гэрлүүгээ харж исэн. За тэгээд алхах замд нь зэлүүд хэсэг нэлээд байдаг. За зэлүүд хэсэг ч гэсэн яг тэр зэлүүд хэсгийнх нь арталт нь орон сууц байрнууд зөндөө байдаг байсан. За тэгээд яг энэ зэлүүд хэсэгт нь болохоор эвгүй гэмт хэрэгүүд нэлээд их гардаг. Бүлэглэн дээр нь болдог одоо бүр цогцос хүртэл нууцсан
тэндээс олдож исэн. За тэгээд Юди яг тэр зэлүүд хэсгээр нь алхах шаардлагатай байдаг орой болгон. За тэгээд энэ орой Юди хамтдаа байсан бүх найзуудтайгаа одоо хамтдаа гэрийн зүг алхаж яваад яг нэг хэсэг харанхуй хэсэгт ирэхэд харамсалтай нь 4 залуучууд тэдний зүг өөдөөс нь ирж исэн. За тэгээд мэдээж хар шөнөөр залуучууд одоо эмэгтэйчүүдийн өөдөөс ингээл эвгүй хараад амар хараад орлоод харна. Юди болон бүх найзууд нь бүгдээрээ зүгтааж гүйсэн. За тэгсэн чинь тэр 4 эрэгтэйчүүд ерөөсөө л анханасаа зөвхөн Юди рүү дайрна гэд төлөвлөсөн байсан болохоор босод найзууд руу нь ерөөсөө ч араас нь гүйхгүй зөвхөн л Юдиг хөөсөр агаад барьж авсан. За хөөрхөн эмэгтэй бол зогтох гэж оролцсон ч гэсэн удалгүй баригдаж түүнийг газар цохиж унаагаад хөөрхөн эмэгтэйгийн бүх хувцсыг тайлж жалга руу чирж агаад 4 залуу дөрүүлээ дараалан Юдиг хүчирхийлж хүчиндэж зодож дараа нь нүүр цээж хөлөндөн гэд нийтдээ 25 удаа хутгалж алсан. Хөлнийх нь ул руу нь хүртэл ингээд хутгалсан байсан. За тэгээд Юди хамаг байдгаараа тусламж ирээд орилоод уйлсан ч гэсэн хинч туслахаар ирээгүй. Уг нь хэрэг болсон хэсэгт бол зөндөө айлууд амьдардаг. Байшингууд байдаг байсан ч гэсэн янз янзын хэрэг төвөг зөндөө гардаг болохоор тэнд амьдардаг хүмүүс нь бүр ингээд тоохоо болцсон байсан. Дээрээс нь өөрсдөө ч гэсэн одоо янз бүрийн халдлагад өртөжгүйгээд айсан бах. Дээрээс нь яг тэр тухайн хэсэгт хэрэг гарлаа гэд цагдаа дуудсан ч гэсэн ерөөсөө цагдаа нар нь ч хүртэл ингээд ерөөсөө тоохоо болцсон байсан болохоор шууд ирхэн ч ховор байсан. За тийм болохоор тэр хэсэгт хүн орилно уу, яана уу, өстой хинт ч хамаагүй болцсон. Ерөөсөө л ингээл дууга чимээгүй байж байгаа л цаашаараа л өрлөн чимээ намтахыг хүлээдэг болсон гэж хэлж болно. За ингээд нөгөө 4 гэмт хэрэг үйлцэн нөхдүүд чинь Юдиг аимшигтай болгож орхичоод утас цаг хөл бөмбөгийн гутлын хүртэл дээрэмдэд хагас нүцгэн өхлөд байдалтай жалганд орхиж явснаар хөөрхөн эмэгтэй удалгүй гав ганцаархнаа тэндээ одоо шархнаасаа болоод маш их цус алдснаасаа болоод нас орсон. За өглөө болоход одоо тэр аваар амьдардаг хүмүүс шөнө орлон болоод байсан хэсэгт гарч үзэхэд одоо эмэгтэй хүний цогцсыг олоод цагдаад мэдгдсэн. За цагдаа нар болохоор тэр аимшигт мэдээг шууд л ээж авд нь хүргэсэн. За Юдигийн ах нь бол дүүдээ маш их хайртай. Тэгээд хэрэг гарсан цагдаа нар ингээд ээж авд нь танаа охин нас орсон байна гэж хэлэхэд ах нь байгаагүй харин эмээгэндээ байсан. Ах нь эмээгэндээ өглөө ингээд FM-ээр дуу сонсоо сууж исэн чинь тэр хавийнхан нэг хурж ирээд хүүе танаа охин дуу чинь нас орсон гэд яриад ах юм аа үнэн юм уу зүгээр үү гэд асуухт нь ах нь одоо бүр шоконд ороод өстөө нэр юу яриад худлаа юм яриад байгаа юм бэ? Өчтөрхөн би дүүгээ харсан зүг зүгээр өссөн штэ гэд хэлээд явуулсан. За тэгсэн харамсалтай 10 минутын дараа ээж нь залгаад цагдаагийн хэлцээр хүрээ дээрээ одоо гэр бүлийн гишүүдээс нь нэг хүн Юдигийн цогцсыг мөн байна уугүй нөө гэдгийг нь батлах хэрэгтэй байна гэж дуудсан. Ээж нь угаасаа охиныхоо цогцсыг харж чадахгүй. Дээрээс нь Юдигийн ах нь ч гэсэн одоо ээжигээ та яах юм бэ? Би та нэм зүйл харуулж чадахгүй. Би харьяа гэж хэлээд хэргийн газарт очиход одоо харамсалтай нь хамгийн хайртай дүүн газарт цус нь будагдсан хөөрхөлтэйгээр хүмүүст алуулсныг хараад одоо ах нь бол шууд гүн шоконд орж шорон дээр асгарсан дүүгийнхээ цустай хэсгийг хараад би дүүгийнхээ цусыг ч энд газар үлдээхгүйгээд тэр цустай шороо гараараа бариад цэвэрлэх гэж оролдоод миний дүүд ийм аимшигын зүйл хийсэн бүх хүмүүс нэг нэгээрээ заавал олдох болно гэж орилж уйлсан. За тэгээд хамгийн ихээр дэмжиж хайрладаг байсан охин нь байхгүй болсон ээж аав эмээ ах нь гээд одоо гэр бүлээрээ итгэж чадхааргүй шоконд орсон байсан. За тэгээд гэмт хэрэгтнүүдийг олоод өгөөч гэд цагдаа ихнаас гуйсан. За тэгсэн чинь ашгүй нөгөө нэг ерөөсөө corrective rape бид нар тоодгүй цагдаа нар чинь энэ хэрэг дээр маш түргэн шуурхай ажиллаж 24 цагийн дотор хэрэг хийсэн 4 эрэгтэйг бүгдийг нь баривчилж дээр нь хүчин хүн амны хэрэг үйлцэн хэрэгээр саатуулсан. За хэрэг болсноос удалгүй 23 настай Тато Мепити гэх эрэгтэй
өөрөө цагдаагийн хэлцээр хийсэн хэрэгээ хүлээж үлдсэн 3 эрэгтэйг илчилсэн. За хэргийн анхны шүүх хурал 2009 оны 2 дугаар сард бол эхэлсэн. Тэгээд дөрүүлээ болохоор UD-гээс хамаагүй бага 18-аас 24 насны эрэгтэйчүүд байсан. За нөгөө өөрөө хэрэгээ хүлээсэн таатаа хэлэхтэй болохоор хэрэг гардаг орой дөрүүлээний газар сууж нилээн их арх уугаад согтоод хоорондоо ярилцж агаад гадуур гарч дээрэмдэж болох хүн байна уу хаяа гэд явж агаад харамсалтайгаар UD тэдний нүдэнд одоо харагдаад өртөөд түүнийг барьж аваад дээрэмдэх гэсэн бодолтойгоор одоо араас нь хөөсөн. За тэгээд хулгайлчаар олигтой мөнгө ерөөсөө байхгүй байсан болохоор нь жалгаа руу чирж хүчиндэж дараа нь утгалж алсан. За хэрэг хийсэн 4 залуугийн нэгийг нь UD бүр сайн танихгүй ч гэсэн зүс мэддэг байсан учраас хэрвээ хүчирхийлээд амьд үлдээ гэхээр UD тэднийг таниад одоо шууд цагтаад мэдэгдэн гэсэн шалтгаанаар тэд нэр эмэгтэйг утгалж хөнөөхөөр шийдсэн гэдэг хэлсэн. За тэгээд тэр залуу болохоор би ингээд хийсэн зүйлдээ маш их гэмшиж ичиж байгаа болохоор өөрөө үннээ хэлж цагтаад ингээд би өөрийгөө барьж өгөхөөр шийдсэн гэж хэлсэн. Харин үлдсэн 3 залуу болохоор тэр анх өөрийнхөө үннээ хэлсэн эрэгтэйтэй бол ерөөсөө санаа нийлээгүй. За эхний шүүх хурлууд дээр ажиллаж исэн шүүгчийн хувьд UD-гийн хэргийг зүгээр дээрэн буруу тийшээ эргэж аллахаар харамсалтайгаар дууссан. Энд ямар ч ижил хөөсний үзэн ядалт болоод засах хүчингийн хэрэг ороогүй гэж үтсэн. За тэгсэн чинь улс орон даяарх эмэгтэйчүүд тэр тусмаа одоо гей лесбиан эрхийг дэмжигчд бослог гаргах болсон. За тэр нь яг яасан гэхээр одоо зөвхөн UD-ч биш өмнө нь хэд хэдэн одоо ийм эрэгтэйлэг хувцалдаг ижил хөлснээсээ болоод corrective rape буюу засаж залруулах хүчингийн хэрэг гарч исэн. Тэгээд биднийг ингээд нийгмээрээ үзэн ядаж ирчүүд ингээд хүчээр хийлээ зогсохгүй зэрлэгээр яргалаж хөнөөсөн. Энэ олон хэрэг бол угаасаа ойлгомжтой бүгдээрээ үзэн ядалтын хэрэгэ гэж бослог гаргасан. UD-г ингээд дэмжих маш олон хүн байсан ч гэсэн энэний хажуугаар болохоор маш олон өсвөр насны эрэгтэй хүүхдүүдээс гадна насанд хүрсэн эрэгтэйчүүд хүртэл одоо муу сайн ижил хөөснөө та нарыг өстой энэ шүүх хурал энэ хэрэгээ яаж шийдсэн яадын та нарыг алж хидэж хөнөөсөн ч одоо хинч харамсахгүй гэж хүртэл өөрдөөс нь эсэргүүцэл илэрхийлжсэн. За ингээд хэрэгээ хүлээсэн таатаа эхний шүүх хурал дээр нөгөө гурийнхаа эсрэг бүхий мэдээллийг дараагийн шүүх хурал дээр өгч үннийг бүгднгийн үнэн боддоор хэлнэ гэж байсан боловч хэдэн сарын дараа болсон шүүх хурал дээр одоо гинтл бодлоо өөрчилж нөгөө гурийнхаа эсрэг мэдүүлэг өгөхөө болсон. За яагаад гэсэн чинь би бурханд итгэдэг болсон болохоор гэж хэлсэн. Ер нь бол хинч харсан ойлгомжтой. Магадгүй нөгөө гурван таатог занал хийлээд өөрсдийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байхаар сүрдүүлсэн байж болно. За энэс болоод шүүх хурлын товлогдох өдөр болоод түүний хэрэгээ хүлээсэн өгсөн мэдүүлэг дээр мөрдлөгийн хэргийн үйл явц нэлээд удааширсан. За UD-гийн хэрэг гарснаас хойш улс даяар хүн болгон л одоо ийм хэрэг болсныг мэдэж алдартай хөл бөмбөгчин хүний эрхийн төлөө ижил хөөснүүдийн төлөө маш ихээр дуу хоолойгоо өргөж хандивын аянч зохион байгуулж исэн маш их идэвхтэй UD-гийн төлөө одоо мянган эмэгтэйчүүд эсэргүүцлийн цуглаан жагсаал хийжсэн. За жагсаалын гол зорилго нь гэх юм бол одоо шүүгчийг шүүх хурлаа үнэн боддоор хийгээч. Үлдсэн 3 гэмт этгээдүүдэд насаар нь хорих ялыг өгөөч. Шударгаар хандаач гэж жагсаж байсан. За тэгээд шүүх хурлаас хамаг хэрэгээ хүлээсэн таатад 32 жилийн хорих ялыг өгөөд харин Кумбуланы болон Махагүнү гэд 2 эрэгтэй хэргийг цаадахсан. За яагаад цаадахсан бэ гэхээр шүүгч тэр хоёрыг гэмт эрэгтэй UD-г алсан гэсэн хангалттай нотлох баримт байхгүй гэж үзснээр зүгээр тэдийг ингээд тавьж явуулсан. Шүүгч нь тэгтээ маш их харамсан байдалтайгаар одоо та нарыг дараагийн амьдрал чинь бурхан та нарыг шүүх болно гэж хэлсэн. За ер нь шүүгчийн хэлэх гээд байгаа санаа гэх юм бол одоо тэдний хичнээн хэрэгт буруутай гэдгийг мэдж байгаа ч гэсэн яг хуулиараа тэр хоёрыг болохоор хангалттай нотлохоо байгаагүй гэж хэлсэн гэж хүмүүс үзсэн. За үлдсэн нэг гэмт хэрэгт нь болохоор 24 настай Темба Мбобо
Би тэгээд нэрнүүдийн юусаа яаж юу лээ хэлхээ мэдэхгүй юм болохоор яг ойролцоогоор тэгэл хэлчлээ. За энэ эрэгтэйг болохоор буруутай нь тогтоогцсон. Яг яасан гэдгсэн чинь тэр залуугийн төрсөн ах нь хэрэг гарсан шөнө манад өгөртэй эрэгтэй юудийн хөл бөмбөгийн гутлын өмсчихсэн. Бас өмд нь битүү цус болцсон ирсэн. Тэрийг нь хараад цагтаад мэдэгдснээр тэр нь нотлох баримт болж түүнд 35 жилийн хорих ялыг өгсөн. За харин энэ залуугийн хувьд болохоор баривчлагдсныхаа дараа би ер нь бол өөрийгөө хийсэн зүйлээ буруу гэж бодохгүй байна. Бас би уучлаарайч гэж хэлэхгүй. Би өөрөөсөө харамсахчгүй байна гэж бүр хэв нэг гимшгүй байсаар байгаад шорондоо орсон. За юудгийн хэрэгээс өмнө адил төстэй маш олон хэрэг гарч байсан ч хизээч яг ижил хүстэн болохоро ижил хүстэн сонирхлын эдгэх залруулах үзэн ядалтын шалтгаанаар хэрэг хийжээ гэж тэр нь одоо батлагдаж шүүхээс ял авсан ямар ч хэрэгтэн байдаггүй. Энэ хэрэг бол хамгийн анхны шүүгчийн зүгээс одоо ийм шалтгааны улмаас хийсэн байж магадгүй юм гэж хэлсэн хэрэг юм бэлээ. За UD ижил хүснүүдийн LGBTI-ийн эрхийг хамгаалах, тэдэнд ээлтэй соёлыг төлөвшүүлэхэд туслах, нийгэмдээ ижил хүснээ сонирхогч чөлөөтэй байдлаар амьдрах зориг зүрхтэй болохын тулд өөрийн нэр хүнд статусаа ашиглаж тэмцэж байсныг өргөжлүүлэн одоо түүнийг хэрэг улс даяарх хөөрхийлөлтөөр түүнтэй адил төстэй байдлаар хүнөөгдсөн хохирогчдын хэрэг дээр болоод дараагийн гарсан хэрэгүүд дээр шүүхээс арай өөрөөр харж үзэх хууль хүртэл өөрчлөлт ороход бол маш том үүрэг гүйцэтгсэн гэдэг. За тэгээд UD-гийн ээж нь охиноо алдснаасаа хойш LGBTQI нийгэмлэгийн дуу хоолойгоор улс орон даяар одоо олон лекцийг тавьж одоо гей, лесбиан одоо ямар байдэн тиймэрхүү хүмүүсийг хүлээн зөвшөөрөх шашны ялгуурлан гадуурхалтыг зогсоохын төлөө зүтгэсээр байгаад 2019 онд буюу 70 гаруй наснда нас орсон. За тэгээд Өмнөд Африк 2006 онд ижил хүснүүдийн гэрлэлтийг хуульчилсан нь Африкийн анхны бөгөөд одоо царийн ганц улс болж байсан ч гэсэн ард иргэд дунд үүнийг дэмждэггүй маш ихээр эсрэг байдгаас болоод их хэмжээний UD-гийн хэрэгтэй адил төстэй хэрэгүүд гарсаар 2008 онд хөөрхөн эмэгтэй харамсалтайгаар амиа алдсан. За тэгээд одоо хүртэл ийм хэрэгүүд Өмнөд Африкт бол гарсаар байгаа. Олон сайн дурын байгууллагууд, тэмцэгчид жагсаал цоглоонуудыг тогтмол хийж байгаа ч гэсэн лесбиан, гей, bisexual, transgender, өвчлийн бэрхшээлтэй, оюуны хомсдолтой гэд нийгмийн одоо маш олон давхаргын гэмгүү ард иргэд одоо янз бүрийн үзэн ядалтын халдлагад дог давхаргалтанд орсоор байгаа. Африкт бол одоо маш олноор иймэрхүү зүйл тохиолддог юм билээ. Тэгээд цагтаа нар нь хүртэл ингээд ерөөсө тоогоо болцсон. Тэгээд би л бодохдоо болохоор UD-гийн хувьд гэх юм бол өөрөө айгуу тийм тэмцэгч байсан. Дээрээс нь хөл бөмбөгчин байсан. Олонд жоохон нэртэй, олонний танил байсан болохоор цагтаа нар нь энэ тал дээр маш түргэн шуурхай ажиллаж гэмт хэрэгтэн этгээдүүдийг барьж авсан болов уу гэж бодож байна. Тэрнээс биш бас зүгээр нэг эмэгтэй хүн байсан бол цагтаа нар нас тэгж хурдан ажиллах байсан билүү үгүй юм билүү мэдгүй байна. За тэгээд өнөөдрийн дугаараа энэ түрээд дуусгая. Та нар комментээр юу бодож байгаагаа хэлээрэй, subscribe дараарай. Subscribe-ийн гадна notification-ыг on болгочих юм бол нөгөө дугаар гарсны дараа шууд Dark юм бэ дугаар гарчлаа гэд доотлолт нь та нарт YouTube дээр notification ирээ шүү. Тэгээ нөгөө бит хоёр нилээн завсарлчаад хийсэн штэ. Тэгсэн чинь айгүй олон хүмүүс бит хоёрыг одоо ерөөсө дугаараа хийхгүй гэж бодож байгаа юм билэ. Тэгээд хэрвээ notification on болгочих юм бол та нарт одоо ингээд Dark юм бэ дугаар хийчлээ гэд мэдгдэх болно. За тэгээд дараа 7 хоногийнхоо буюу одоо энэ 7 хоногийн 4 өдрийн дугаар хүртэл түр баяртай.
就到这星球。